За сайн байцгаана уу? Намайг Гişиг Баяр гэдэг. Гэргээ таврын 14 давхрын охирогч байна. За тус асуудалтай холбоотойгоор би анх удаа олон нийтэд садаж мэдээлэл гаргаж байна. Учир юу гэвэл Монгол улсын хууль зүйн сайд энэхүүр Зохион аймагт ажиллаж байх хугацаанд миний болоод манай гэр бүлийн зөвшөөрлгүйгээр олон нийтэд хандаж бидний нэр үсэг цацлаа. За үүнтэй холбоотойгоор бол маш олон тооны сэтгүүлчид хэвлэл мэдээний байгууллагын зүгээс тус асуудлаар тодруулах албан ёсны байр суурийг илэрхийлж ирсэн учраас өнөөдөр тус товч албан мэдээллийг би гаргаж байна. За болсон үйл явдлын талаар би маш товч ярья. За анх бол 2021 оны 11 сард бол гэргээ таврын 14 давхрыг бол манайх шийдвэрч авч ирсэн юм аа. За улмаар бол тухайн үедээ Монгол улсын ерхий сайд асан оюун эрдэнэ Баатар нарын одоо эзэмшлийн Hero Entertainment гэдэг компанид 1 сая ам доллараар худалдахаар тохиролцоод тэр усуудыг бол тухайн үедээ оруулж ирсэн тус барилгад. За ингээд үндсэндээ 3 жилийн хугацаанд бол энэ усууд бол нэг төлбөр төгрөгийн төлбөр тооцоо хийгээгүй. Үндсэндээ үн төлбөргүй суугаад явсан. За энэ хугацаанд бол маш олон удаа уулзаж төлбөр мөнгө төлөхийг шаардаж асуудлуудыг тавьж за холбогдох албан бичгүүдийг ч гэсэн удаа дараа өгч ирсэн. Бүгд гэрчтэй, баримттай. За жишээлх юм бол нэг удааг уулзтыг ярил л да. Баянгол 2024 онд баха. Баянгол дуудлын нэг давхрын GMB Баатар гэдэг хүнтэй очиж уулзсан. За очиж уулзахад бол энэ одоо төлбөр мөнгө төлж чадахгүй бол удаагаараа бид нар өөрсний үйл ажиллагаа явуулъя гэж хэлэхэд намайг замсхийд сүрдүүлж алан шүү бацаа минь айтайхан байгаараа гэх мэтлэр бол сүрдүүл замсхийлж ирсэн. За тухайн үед бол эн чинь их замын дээр юм уу гэж би хэлээд маргалтаад гарч ирсэн. За энэ бол гэрчтэй. Босон үйл явдал. Тэгэхээр үндсэндээ энэ хүмүүс бол бусдыг айлгаж сүрдүүлж эрх мэдлээрээ далайлгаж явж ирсэн хүмүүс юм билээ гэж би ойлгосон. За үндсэндээ 2025 оны 1 сард энэ хүмүүс бол над дээр хэрэг дохож за улмаар бол 19 хоног цагдаж хорж за энэ гэргээ таврын 14 давхрыг бол үн төлбөргүйгээр шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөхлөөгүй. Тус асуудалтай бол дээрэм гэдэг нь бол тухайн үед нь хэлэхэд намайг цагдаж хоригж явах үед эцэн нүүрэндээ 1.5 тэрбум төгрөгийг бол манай данс руу хийсэн байсан. За үндсэндээ энэ асуудлаас бол болж намайг барьцаалах гэж дуугүй байлгах гэж энэ олон хүмүүс бол маш олон удаа үзсэн. Тэр үндсэн арга нь бол барьцаалах, арга ирийг нь барьцаалах, ихнэр хүүхдийг барьцаалах. За энэ жишээл би хэлье. 2024 онд бол танхимын сонгуулийн үеэр дүүрэн цагдаж хорсны дараа ихнэрийг барьцаалж бичлэг хийх замаар танхимын сонгуультай бол оюун эрдэнэ дүүн холбоо хамааралгүй гэж бичлэг хийх гэж олон нийтэд хүртэл цацж ирсэн. За амар төвшингийн хувьд ч гэсэн ямар ялгаа байхгүй те. Тухайн үедээ бас бичлэг хийх гэж олон нийтэд цацуулж ирсэн. За сүүлд ч гэсэндээ тэр гэргээ таврын 15 давхрыг бол 14 давхртаа албаар хольж ярьж өөрөөр хэлэх юм бол бичлэг хийлгүүлүүлж ирээлээ. Тэгэхээр энэ болгоонгийн аргад бол энэ хүмүүс бол үндсэндээ хүмүүсийн арга ирийг барьцаалдаг гэдэг юм нь бол ботой харагдаад байна. За манай дээр ч ялгаа байхгүй. Манай арга ир дээр манай эхнэр дээр ч гэсэн зохион байгуулалтын хүрэг хүүсгэсэ. За энэ хугацаанд бол биднийг тагнуул альтай тэмцэх газар эрүүгийн цагдаа татвар прокурор за шат шатны шүүгээр чирлээ. За үндсэндээ хонгил гэж юмар бол үндсэндээ хуулийн албан байгууллагын хонгил гэж юм бүрэн жиргэж үзлээ. Өнөөдөр Монгол улсад 15 жил би хувийн бизнесээ явж байхад энэ хугацаанд би болгосон хөрөнгө бол миний энэ хөрөнгө юм уу эсвэл үндсэндээ хэн нэгэн даргын хөрөнгө юм уу гэдгийг ойлгохоо байтал бидрийг чирлээ. Энэ бол төрийн байгууллагаар дамжуулж яаж вакуумдсан дарга нар юу ч хийж болдгийг тод шиг харж байна. Тэгэхээр энэ гэргээ таврын 14 давхар бол үндсэндээ Монгол улсад залуучууд бизнес эрхлэл болох уу болохгүй юу гэдгийг харуулсан тод шиг харж байгаа. Тийм учраас цаашид энэ асуудал дээр бол би олон нийтэд бол өөрийн дуу хоолойгоо илэрхийлнэ бодож байгаа. За цаашлаад бол одоо ч гэсэн энэ асуудлыг бол олон нийтэд гарах цаг хугацаа зөв гэж харж байгаа. Учир юу гэвэл хууль зүйн сайд инхвэр энийг албан ёсоор дээрэм тэгээд зохион байгуулалт гэдгийг зарлалаа. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд ч гэсэндээ би энэ хүмүүстэй уулзах. За цаашлаад магадгүй тэр оюун эрдэнэ Баатар за Амандра гэх хүмүүстэй уулзахад бэлэн байна. За энэ асуудлыг бол учир зүг одоо эцэлэх ёстой гэж би хувийнхээ зүгээс үзэж байна. За тэгэхээр анхаарал хандуулж миний яриаг сонссонд баярлалаа. За холбогдох
цаг хугацаанд нь бол мэдээлэл хийгээ явъя гэж бодож байна. Баярлалаа.